За өнөөдөр бид нар төсвөө батлах нэ. Тэгээ энэ дээр одоо бас ганц нэг ярихгүй болохгүй нэг асуудлууд байна. За ажлын хэсгийн дараагаас л асууя. Бид нар бол энэ цалин тэтгэврийг нэмэх ёстой гэдэг дээр бол ялангуяа манай Арс намын бүлэг бол санал нэгтэй байсан. За тодорхой жагсаал цуглаан эсэргүүцэл тэмцэл болж иж боловсролын салбарыг нэг арай ахиу, за эрүүл мэндийн салбарыг арай бага, за тэтгэмжийг бас нэг жоохон хөдлөгсөн маягтайгаар ингэж нэмлээ. За ингэхдээ бид нар энэ хөрөнгө оруулалт руугаа орлоо л доо. Тэгээ би нэг ийм асуух гэсэн яг энэ удаа энэ зам тээврийн салбарын одоо хөрөнгө оруулалт нэлээд танагдлаа. Хамгийн их хэлмэгдэж байгаа нь одоо манай говьос сонгогдсон ганц сайд одоо дэлгэр сайхан сайд л нэлээд төсвөө таниулчихлаа. 20 хүртэлх тэрүүн төрөний өртөгтэй санхүүжилтийг 17.2%. За 20-оос дээш тэрүүн төрөний өртөгтэйг нь 28.1% ингээд таньж байгаа. За бусад салбараас бол 15% таньж байгаа. Тэгсэн чинь манай Дундгой аймагт нэг ийм олон жил гацсан нэг юм төсөл байд юм а. Төв алхын дуулчдын театрын барилга гээд 2011 оноос эхлээд явсан. Тэгээ сангийн сайттай одоо жавхлан сайттай миний би одоо баг бүтэн жил энэ хөөнөөс ярьж хэлж явж ийж энэ жил дээр нэг 10 тэрбум төгрөг тавья гэд ингээ орж ирсэн. Яг орж ирэхдээ бол 8.6-аар орж ирсэн. За тэгтээ яах вэ? 27-28 онд ингээ дуусах чигээд ингэж орж ирсэн юм төсөл. Тэгсэн 8.6-аас манай Дундгой аймгийн Луус сумын нэг спорт зал нэг 500 сая төгрөг дутчаад хоёрын хооронд одоо бас нэг олон жил үргэлжилсэн юм төсөл болох гээд салбар дотор нь зохицуулт хийгээд 8.6-аас нэг 500 саяын тийш шилжүүлээд 8.1 болгоод явж исэн өчигдөр ажлын хэсгээр төсвийн байнгын орон дээр орохдоо 3.7 бол ороод ирхий. Бүх салбаруудаас 15% бууруулчаад яагаад эндээс 60% бууруулчихваа. Энэ дээр нэг маш тодорхой тайлбар өгөөч ажлын хэсгийн дарга. За хоёрдугаарт нь ер нь бид нар яриад байгаа энэ олон жил үргэлжлээд байгаа төсвүүдийг богино хугацаанд дуусгадаг байя. Ингэхгүй бол бид нар нөгөө төсөвчөө ингээд жил удаашрах тусмаа төсөв нэмэгддэг, магадлалаар оруулдаг. За одоо бүр сүүлдээ аудитор нэмж ордог боллоо. Ер нь бол энэ аудитор оруулах одоо ер нь зөв юм уу? Тэгвэл одоо шууд аудитор ороод тэр магадлалаар ордгоо болиул яа. Ингээд шаттай ингээд нэг олон процесс яваад байхаар тухайн жилдээ төсөв нь батлагдахгүй байх. Нөгөө хэлцэж эхлэхэд төсвийн төсөлд нь тусахгүй байх. Ийм нөхцлүүд нь улам бүр бий болоод байгаа. Энэ зүйлүүдийг бол одоо болох хэрэгтэй байгаа. Энэ айл болохоор энэ процессын юмнуудыг бол багасгамаар байгаа. За энэ дээр нэг тодорхой тайлбар аваад тэгээд нэг нэмж тодруулъя да. За асуурын гавь гишүүн хариулъя. За үндсэндээ бид нар энэ хэмжээний бараг 1.80 гаруй төгрөгийн даналт хийгдээд энэ цалин тэтгэврөө зориулахаар яалчгүй одоо нөгөө хамгийн том хөрөнгө оруулалтын орон зай эзэлж байгаа нь автцсан байна. Одоо 30% нь яг автцсан дээр байдаг. Тийм учраас 2026 онд дуусах төслүүдээс нэг нь ч хүндөхгүйгээр одоо нэгсэнд 2026 онд дуусах нь эрхчлэлдээ дуусчихъя. Харин 27 28 онд байгаа замуудаас хувьчилж засаж байгаа. За одоо 20 тэрбум бүртлэх нь болохоор нэг 17%, 20 тэрбумс дээшхийн 27.8% асаж байгаа. Хасаад энэ чинь зөвхөн эрхчил санхүүжих түнгээс нь л асаж байгаа гэсэн. Тэгээд тэрийг нь 27-онд дуусгах юм бол 27-онд нь санхүүжилтийн бүтэн тавиад дуусгачаа гэдэг зарчмыг барьсан байна. За дунд говийн төсөл дээр бол нэг асуудал үүсэм юу гэхээр яг хуучин суурин дээр барьж болохгүй гэсэн нэг асуудал нэгдүгürt үүссэн байна. Хоёрдугаар асуудал болохоор анх 10.3 тэрбумтэй байсан төсөл магадлан хийгдээд 38 тэрбум болсон. За үргэлжлэж байгаа төсөл хэдий ч эрхчил заавалжгүй тендер зарлж иж тэр ажил үргэлжлэж явах хэрэгтэй болсон байна. Тэгэхээр юу гэж дүгнж байгаа гэхээр бид нар энэ дараа жилийн хувьд одоо тендер нь зарлагдаад ингээ явлаа гэж бодоход газрын асуудал нь шийдэгдээгүй. За тэгээд дараад нь тендер амжилттай болох хэсэг нь тодорхойгүй.
За 3 дахь салбарын яамнаас нь мэдээлэл аваад за яг эх жил бид нар ямарсан тендерэл одоо зарлаад ажлыг эхлүүлэхэд юун дээр нь онцгой анхаарал тавья. Тийм учраас эндээс татахад бол нөгөө татгалзах зүйл байхгүй гэдэг нь мэдээлэл өгсөн байна.